Орхон аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хвшлийн албан байгууллагууд 2 сарын турш амьлуулах суурь тусламж үйлчилгээ болон монголчуудын түүнд зөнхлөн тохиолддог ходоод олон улаан алга бүдүүн гидсийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх сургалтыг бол 2 сарын турш амжилттай зохион байгуулад өнөөдөр бол дуусж байна. За тэгэхээр энэхүү сургалт маань ер нь нийт хичнээн байгууллагын хичнээн албан хаагчдад хүрсэн бэ. За ер нь сургалт хэр үр дүнтэй байв? Мөн одоо энэхүү сургалтыг ямар байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм бол энэ талаар бас мэдээлэл өгөөч. Орхон аймгийн Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргын тамгын газар, Орхон аймгийн эрүүл мэндийн газар, Баян өндөр мэд эмнэлэг, бүсийн онцлогын эмчилгээний төв, гэгээ нэмэх нэг төрийн бүс байгууллага хамтран 2 сарын хугацаанд нэмэх нэг эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг одоо амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр хамгийн сүүлийн байгууллага дээр бид нэр үйл ажиллагаагаа хийгээд явж байна. Энэ үйл ажиллагаа маань нийт төрийн болон хувийн хвшлийн 52 байгууллагын 1200 орчим ажилтнад одоо хүрсэн байна. Үйл ажиллагаанд маань ходоод улаан хоолой бүдүүн гидсний хорт хавдрын өвчлөлийн талаар яагаад иргэдэд ингэж сургалт хийж байгаа вэ гэхээр энэ эрхтнүүдийн хорт хавдар маань эхний тавд орж байгаа. Тэгээ манай ард иргэд маань энэ хавдруудаас хэрхэн сэргийлэх, хэрхэн энийг эрт үед нь онцлогдох боломжтой вэ гэдэг мэдлэг мэдээллийг авчих юм бол бид нэр эрт онцлогдох, цаашлах юм бол өвдөхгүй байх ийм боломжтой. Тэгэхээр сүүлийн жилүүд бол манай Монгол улсад бол эмнэлэг доторх тусламж буюу одоо эмнэлэг доторх хагалгаа гэх мэтлэн чиглэлүүдийг бол маш сайн анхаарч сүүлийн жилүүдэд бол маш сайн дэвшлүүдийг олж байна. Бидний одоо нэг үлдээд байгаа зүйл бол эмнэлгийн гаднах тусламж буюу эмнэлгийн гадна нөхцөл зүрх зогсож байгаа тохиолдолд одоо амьлуулах тусламжийг үзүүлэх чадвартай иргэд бол маш бага байна. Тэгэхээр одоо иргэдтэй амьлуулах тусламж үйлчлэгийг үзүүлэх чадварт суралцуулъя гэдэг. Бас нэг том одоо өндөр хөгжилтэй орноос жишээ авахд бол Европын холбооны улсуудад бол нэг жилд 7,000 хүн одоо гинтийн зүрх зогсолтоор одоо эмнэлгийн тусламж авч чадлгүйнээс сурдаг гэсэн тоон судалгаа байт юм байна. Тэгвэл Эрдэнэ хотод бол жилдээ 450 орчим хүн эмнэлгийн гаднаас орж ийна гэдэг. За үүнээс архаг өвчтөөгөө хасаад үзэх юм бол цочмоор ер нь 200 орчим хүн одоо эмнэлгийн тусламж авч чадлгүйнээс орж ийна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр энэ одоо сургалтыг зааж өгснөөрөө Европын холбооны улс бол жилд 700 хүний амь насыг аварч чадсан гэсэн 2022 оны судалгаа байгаа. Тэгэхээр яг энэ зарчмаар хэдүүлээ ажиллаж чадах юм бол жилд нэг 20-с 30 хүний амь насыг бол аврах боломжтой гэж үзэж байгаа болохоор энэ сэдвийг бол одоо төрийн хувийн хвшлийн бүх албан байгууллагууд техник ялж заахан зөвөө гэж үзэж байгаа. Өнөөдрийн сургалт бол их үр дүнтэй болж байна гэж би бодож байна. Ягаад гэвэл ямар нэгэн байдлаар хүн зүрхэн зогсох ч юм уу эрсдэл үүссэн байхад ямар ч хүн хизээч туслахад бэлэн байх ёстой, дээрээс нь туслах боломжтой юм байна гэдгийг маш их ойлгож авлаа. Тэрнгүүрээ илүү үр дүнтэй болов гэж бодлоо. Маш их үр дүнтэй. Бид нар одоо өдөр тутамд хэрэг болох тийм амьдрал дээр бодиттой тийм юун дээр бас сургалт аягүй үр дүнтэй сургалт болж байна гэж бодож байна.